За хүний эрхийн эрхчлөөний байдлын талаар хэлтгэлийг ч бас олон удаа л ярьж байна да. За төрийн байгуулалтын байнгаараар орж иж байгаа хоёр сэдв байна. Сэтгүүлч эрхчлөөний асуудал. За нэг нь одоо сонгуулийн шудраг байгаа сонгуулийн тогтолцооны асуудал ямар байна вэ гэж. Та бүхний сонгуультай холбоотой гаргасан дүгнэлтэд нэг 8 санал байгаадах юм. Мандатын тоонд ногдох тойргийн сонгогчдын тооны хэт зөрүүтэй байдлыг арилгах гэж. Энэ саналыг яагаад гарах болсон юм бэ? Тухайлбал би одоо ингээд сая 24 оны сонгуульд томсгосон тойргоор боллоо. 13 тойрогт хуваагдаж явагдсан. За бүсчилж тойргуудыг хуваасан. Зарим тойрог 4 аймагаас бүрдэж байгаа 10 мандаттай гэх мэтлэн ингээд. Ингээ харахаар сонгогчдын тоонд хуваахаар жишээ нь одоо 1-р тойрог ч юм уу 4 аймагаас бүрдэж байгаа 1-р тойрог 191 мянган сонгогчтой. Тэгээ 10 мандаттай. 191-ийг 10 хуваахаар нэг сонгогч нэг одоо нэр дэвшигчэд одоо 19 мянган хүн л оногдож штэ тийм үү. За гэтэл одоо хамгийн бага хүн амтай тойрог гэдэг юм уу манай тойрог 13 дугаар тойрог Багнуур Багангаа налах 2 мандаттай 50 мянган сонгогчтой. Хуваахаар 24 25 мянган нэг одоо нэр дэвшигчэд ногдож байгаа. Одоо сонгогчийн тоо. За ингээд тооцохоор ингээд аймагуудыг ингээд тооцохоор янз бүр нэг дунджаар нэг 19-20 мянган юм биш үү? Энэ олон мандаттай аймагуудаас гарч ирж байгаа. Харин Улаанбаатарын төвийн 6 дүүрэг бол ялгаатай байна. Сонгоо архын дүүрэг, Баянзүрх дүүрэг хамгийн олон нэг одоо нэр дэвшчихэд 54 мянган сонгогч нэр дэвшчихэд оногдож байна. Сонгоо архын дүүрэгт 35 мянган сонгогч оногдож байна. Тэгэхээр энийг одоо цаашдаа яадгийн олон улсад дунджаар энэ одоо нэг нэр дэвшигчид оногдох сонгогчдын тооны зөрүү дунджаар нэг 15 байх хэрэгтэй юм уу? Гэхдээ бид нар чинь сонгуулийн тойргийн мандатыг хуваарлтыг хийхдээ бас газар нутгийн байршлыг харагдаж байгаа шүү дээ. Хүн амын тооноос гадна газар нутаг дэвсгэрийн одоо зарчмыг хангаж байгаа. Бас тухайн газар нутгийн хүн ам багтаа гэд төлөөлөл одоо цөөтэй байх ёстой гэж ингэж тухайн тойрог, тухайн хөлийн цэс, нутаг дэвсгэр их хуралд өөрийн гэсэн төлөөлөлтэй байх ёстой гэж үзэж явах зарчим бас нөгөө талаас хангаж явах ёстой шүү дээ. Энэ дээр та нар нэг хариулт хэлээд. За 6 номер дараан толрол. За та бүхэнд өдрийн минь хүргэе сандаг учир гишүүнээ асуултанд хариулъя. Ерөнхийдөө хүний эрхийн үндэсний комиссийн судалгааны шинжилгээний хэлэлцээ ахлах шууршаанд хариуна байна. Улсын хурлын сонгуулийн тухай хуульд бол яг тойргоо байгуулах талаар бол хуульчилсан. Тойрог хуульчлахдаа энэ тогтоол гаргахаар бол хуульчилсан байгаа. За 2024 оны сонгуулиар болохоор энэ тойрог хуваасан сонгогчдын тоо нь бол хэтэрхий хит зөрүүтэй байна. Олон улсад болохоор Копенгагены зарчим гэж байдаг. Тэгээд энэ зарчим дээр болохоор сонгогчдын тоо нь 15%-аас 10-15%-аас бол хэтэрхгүй ийм хэлбэлцэлтэй байхаар бол тогтоосон байдаг. Манай улсын хувьд болохоор одоо хит зөрүүтэй байна гэж үзсэн байгаа. 50%-аар Улаанбаатар хотын 4 тойрогт 50%-аар хэтэрсэн тэгшэрхийн зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Одоо жишээлбэл нэг тойрогт тухайлбал 12 дугаар тойрогт одоо 3 мандаттай байхад 57545. Хамгийн бага буюу 2 дугаар тойрог 10 мандаттай 19652 сонгогчтой байна гэж үзсэн. Тэгэхээр одоо нэг тойрогт хэтэрхий олон мандат байхад зарим тойрогт цөөхөн мандаттай хэрнээ хэтэрсэн их сонгогчтой байхаар ийм тойргоо зохион байгуулалтанд оруулсан байгаа. Тэгээд яг энэ тойргийнхоо хуульчилсан нь болохоор газар зүйн одоо тэр нутаг дэвсгэрийн
зохион байгуулалт болон тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдын тоо, хүн амын тоог харгалзан үзнэ гэж бол хуульчилсан хэдий ч болохоор яг бидний өгж байгаа санал болохоор яг энэ тоог болохоор үндэслэж одоо тойргийнхоо мандат тойргоо ингэж хуульчилсан зүйтэй гэж үзээд байгаа юм. Баярлалаа. Сандаг өчрөг шин тодруулна. Яг нь сонгуулийн хууль 8 удаа явагдсан жил ирэх тусам сонгуулийн хуулийн бид бүхэн алдаа оноог засаж залруулах гэж л хийгээл байгаа. Дөнгөж саяхан жишээ нь одоо үндсэн хуулийн цэцгийн 3 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулаад тэгш эрхийн зарчмыг хангаж сонгуульд нэр дэвш одоо улсын хурлын гишүүд сайд нар сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа хүртэл хугацаанд хэвлэм материал тарааж болохгүй гэдгийг хуульчилсан. Цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад энэ бол бас нөгөө талаараа тэгш эрхийн зарчмыг хангаж байгаа нэг одоо улсын хурал нийцүүлж ин шүү дээ. Тийм учраас ингээд өнгөрсөн хугацаанд хэн нэгэн давуу байдлыг бий болгохгүйгээр албан тушаалтнуудад бүгдээрээ сонгуульд нэр дэвшнээр адилхан тэгш гараанаас эхлэе гэдэг энэ зарчмаар одоо ингээд энийг хуульчилсан байх жишээтэй. За одоо уулзалт тайлан хурлаа хийх нь бол иргэдтэй их уулзалт нь бол хэн бүхэнд нээлттэй. Ийм байдлаар ингээд цаашдаа сайжруулад явж байгаа. За сандаг өчрөг шин. Сэтгүүлчтэй холбоотой асуудал. Сэтгүүлчийн эрх хэрэгжүүлэлттэй холбоотой. Өнөөдөр энэ улс төрийн намууд болохоор санхүүжилт нь хаанаас бүрдэж байна гэж. За ингээд төсөөс бүрдэх нь нэг хэсэг нь. За тэгээд одоо намынхаа гишүүн сонголтнуудынхаа хандив тусламжаар ингэж явж байгаа хураамжаар. Тэгтэл одоо сэтгүүл зүйн байгууллагууд хаанаас санхүүжилтээ бүрдүүлж байгаа вэ гэж. Түрүүн тэр дондуугаа хэлсэн улс төрөөс хараат байна гэж сэтгүүлчид, сэтгүүл зүйн байгууллагууд. Гэхдээ ийм байхгаас өөр аргагүй. Өнөөдөр сэтгүүл зүйн байгууллагч өөрөө ямар нэг төсөөс цалин мөнгө урамшуул авахгүй байгаа учраас өөр хаанаас цалинжиж явах юм, урамшуул авах юм. Тэгэхээр ер нь цаашдаа энэ хараат байдлыг одоо ингэж ийм байгаа байдал байгаа учраас улс төрийн намаас төрийн байгууллагуудаас улс төрчдөөс хараат байгаад байна гэдэг нь шүү дээ. Тэгээ хараат байлгахгүй тулд яах ёстой юм тэгвэл төсөөс урамшуул цалин өгөх ёстой юм уу? Яах ёстой? Хараат байлгахгүй тулд тэдний чинь оршин тогтнох үйл ажиллагаа явуулах нь улс төрийн намуудаа гэрээ хийж байгаа. За 4 номерыг микрофон. Цаасан. 3. За 3 номер. За сандаг хүчрэх гишүүний асуултанд хариулъя. Ер нь яг өнөөдрийн манай нөхцөлд сэтгүүлчдийн ажиллаж байгаа, сэтгүүлчдийн өөрсдөө хэлж байгаа асуудал бол биднэрт үнэхээр одоо эдийн засгийн хувьд бол бид нар баталгаатай биш байна. Тийм учраас бид нар бол одоо улс төрийн албан тушаалтнуудтай гэрээ байгуулах. За тэрэн дээрээ үндэслээд одоо үндэслэлгүй одоо тийм мэдээллүүдийг гаргах ийм төвхтэй байдлууд бол гарч байна гэдэг дээр бол хүлээн зөвшөөрч байгаа. Хоёрдугаарт бол үндсэндээ хуулийн этгээдийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байгаа, редакцийн хараат бус үйл ажиллагаа явуулах энэ боломжийг хангаж өгөөч гэж хэлж байгаа. Жишээлбэл редакцийн хараат бус байдал гэдэг нь юу вэ гэдэг тэгэхээр яалтчгүй одоо хуулийн этгээд болсон энэ байгууллагадаар одоо сэтгүүлчээр ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний цалин авдаг. Гэхдээ тэр цалин нь бол өнөөгийн нөхцөл бидний амжиргааг одоо юу яах ямар ч боломж байхгүй байна. Тийм учраас бид одоо үйл ажиллагаагаа хэн нэгний хараат бусаар үйл ажиллагаа явуулахад бол төвхтэй байна гэсэн ийм асуудлыг үл ярьж байгаа. Тийм учраас яалтчгүй 4 номер микрофон. Хэвлэл мэдээллийн эрхлэлийн тухай хуультай холбоотой хүнийхээ үндэсний комиссоос намдрын гишүүн иргэний болон улс төрийн эрхийг хариуцдаг хуулийн ажлын хэсэгт нь ажиллаж байгаа. 4 зарчмал бид нар ярьж байгаа. Санхүүгийн хувьд яаж хараат ус байх вэ гэвэл төлбөрөө аав. Гэхдээ төлбөртэй гэдэг юугээд шошго юугаа тавьж байгаа. Энэ бол төлбөртэй мэдээлэл юм аа гэдгээ тавьжээ гэдэг ийм л асуудлыг тавьжээ. Тэрнээс яг төсвөө санхүүжнө гэх юм бол тооцоолж бодож үтсэн л та олон удаагийн бид нар хилцүүлэг хийсэн олон удаа сэтгүүлчтэй иргэний нийгмийн байгууллагуудтай олон талтай ингээ хилцүүлэг хийгээ явцгаад тэр төсвөө санхүүжнө гэдэг бол
одоохондоо тийм боломжгүй тийм шийдэл бас ингэж зөвхөн төсөө санхүүждэг тийм туршлагч бас алга байна. Тэгэхээр бид нэр санхүүжилтийн үед яах вэ гэхээр төлбөрөө авсан бол төлбөртэй гэдэг тэр юуг юм тавиачээ гэдэг одоо болонд нь тэрийгэ тавиачээ гэдэг асуудал. За төрийн байгууллагууд ингээд сэтгүүл зүйн нэгжтэй болж ингээд байгаа болно. Гэхдээ тэн дээр бас нэг тодорхой хязгаарлалт хийхгүй бол сүүлдээ нөгөө нээлттэй мэдээлэл гэдэг процесс ч өөрөө алга болох ийм шинжтэй байна. Тэгэхээр